Сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Ээлжид нэгэн бичлэгтээ тавтай морил. За шүн төлж хургуулж ашигласан малаа ялгаж байна. Тэгээд яг энэ үед бас нэгэн ямаа ашигласан байгаа. За энэ хонь нас дөнгөж сая хургалсан. Хургаа хайгаал яваад бидний хонь хургалж байгаа учраас хашаанаас гаргасан байгаа. Тэгээд одоо яг хургалж байгаа энэ агшныг та бүхэнд удаашруулж харуулъя. Ийм хөөрх. Хараад агарья. Сөхөрх юм бэ. Хороо дээр нэрээ хүнч баймтанч бүх их гэдэг одоо тодтгол нэр үнэхээр гайхалтай шүү те. Хүн ээж болж ижил нэрээ их хүн болохын жаргалыг мэдэрдэг юм байна лээ. Охин агаарлангаа хонь харуулсан. Манай хонь ерөөсөө малаас айдаггүй. За саяны хонь маань гэсэн чинь ихэрлсэн. Хоёр сайхан хургатаа болсон. За тэгээд малаа ялгаад дахиад дуусаагүйсэн чинь дахиад нэг ямаа ашиглаж гин. Яг энэ дүглэх, яг энэ өвдөх мэдрэмж хүнч бай, амтанч яг л адилхан байх та. Би ч бас ингээ ээж болоо одоогүй болохоор надад ч гэсэн бас айгүй их хэцүү, бас хүнд бас өрөвдмөр санагдсан. Ингээл энэ тэн чаваас дүлээл яваад исэн. Тэгэл одоо яг ингээл ширн цуйгаал, толгоон цуйгаал яг энэ гарах үед бол ингээл нэг юм өргөс авцсан юм шиг санагдсан байх та гэж бодогдсон шүү дээ. Нэг санаа намраал явцсан өрхий. Одоо ингээд ишгэн ингээд хөдлөнгөт эргээ харна тэр. Ийм игдүүтэй. За тэгээ ямар тач сайхан инх ишгэллээ. Тэгээд одоо ингээд энэ хаваар нэг жоох явнаа. Би тэгээд бас өнөөдөр нэг хідээ ямаа самрах га дээрээс нь самнах ямаагаас барьж авсан байгаа. За энд бас нэг хонь хургалсан байна. Саяны ямаа чинь тэгсэн чи яасан гэж бас ихэлсээ. Хоёр хөрхийн ихэр шигтэй болсон. За миний ингээд бичлэг хийсэн хонь ямаа хоёлаа хэрлээ. За өглөөний цай сайхан хайлмагтаа тэсүүтэй цайнда борцгоо идээд ямаандаа гарсан. Эхний өдөр ер нь бол ямаа маань маш сайхан хөөрсөн байна. Бид нар нэг хэдэн ямаа авч хоцроод бүүнд самсан байгаа нэг 4-5 лаа. Миний нүүрний будаг бас арай л цагаан харагдаад байна да. За яах вэ тий. Будга өөрийнхөө боддог кремэрэл бодъё дөө. Бичлэгэн дээр муухай харагдаад байна. За тэгээ бичлэгээ дуустал үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд бичлэг маань таалагдсан бол лайктаар сэтгэл үлдээж шеэр хийгээрэй. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Баярлалаа. Баяртай.